Эхний мэдээг хүргэе. Гурвыг харьцах нь 3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдыг ерөнхийлөгч Хүрэлцөх Монгол Улсын гавьяат тамирчин цул тэмдгээр шагналаа. Тэдэнд ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөгийг мөн гардуулсан байна. Тэдний хөдөлмөр зүтгэлийг инхүү үнэлсэнд илүү өндөр хариуцлага даган ирж байгааг тамирчид онцлоод хичээн зүтгэхээ илэрхийллээ. Гавьяат тамирчин цолоор Монгол сайхны цэрэн лам Монгол Улсын 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч хаана эв нэгдэл байнд тэнд хүч чадал өршдөг гэж манай ард түмэн хэлдэг. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчид эх орон элэг нэгт монголчуудаа баярлуулж эв нэгдэлд хүч чадал өршдгийг дахин нотолж багийн спортоор дэлхийн дэд авраг болж Монгол эмэгтэйчүүдийн хүч чадал авиас чадварыг дэлхийн нийтэд таниулсан бахтам сайхан амжилтыг та бүхэн маань гаргаж чадлаа. Ерөнхийлөгчөөс тэмдэглээ хүлээж аваад ёслоод гэр бүлийнхэн лугаа хараад тэнд хайртай дотныхоо хүмүүс рүүгээ хараад бүр ингэж намайг харж байгаа тэр харцыг хараад бүр үнэхээр гоё ялаа. Тэгээд амьдралдаа мэдэрч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэгийг өнөөдөр авлаа. 3 жилийн өмнөөс яг бэлдэж эхэлсэн. Яг миний хувьд гэх юм бол яг Монгол болох зохион байгуулалт дэлхийн аврагчлагаар тэмцээнд би заавал оролцсон гэдээ өөртөө маш том зорилго тавьсан байсан. Яг тэрнийхээ хэрээр бэлтгэл сургуультаа сайн хийсэн. Тэгээд бэлтгэл хэмтэлч маш их авсан. Бэлтгэл хэмтэлтэйгээ ч гэсэндээ маш сайн тэмцсэн. Тэгээд өөртөө ч гэсэн амар сайн тэмцсэн. Гэр бүлийн хүмүүс маань ч гэсэн намайг амар сайн одоо спортлж өгсөн. Хизээний өдөр ингээ баярлуулахыг хүсдэг байсан. Тэгээд яагаад тэгэхээр Монгол ард түмэн маань ингээ биднийг дэмждэг гэдгийг мэддэг болохоор тэгээд тэр хариуг нь яаж өгөх үү гэд ингээ тэр мөрөөдлийг л тээж энэ олон жил одоо ингээ маш их шаргуу хөдөлмөрлөлөө тэгээд хөдөлмөрийн үр дүн гардыг байна. Тэр үе бүр ингээ би өөртөө ч итгээгүй орсныхын дараа яг колцороо ороод би бүр хараад ингээд амар гайхсан. Тэгээл бүр ингээд уйлахаас аргагүй бүр амар гоо шидэлтэйсэн болохоор би тэрийг бүр хизээж мартахгүй. Хамгийн анхны олон улсын медаль маань Монголын явж исэн хамгийн багийн спортын хамгийн том оргилынх нь медаль. Тэгээд дээрээс нь үүгээрээ шууд гавьяат тамирчин болж байгаа нь үнээр итгэж чадахгүй байна. Миний мөрөдөл болохоор дивишн 1-т орохыг хүсдэг. Тэгээд дивишн 1-ийн хангалттай бүрэн тэтгэлэг авч чаддаг болохоор явж чадаагүй. Тэгсэн чинь сая дэлхийн аваргын өмнө 2-3 сарын өмнө надаа Флоридагийн их сургуулиас тэтгэлэг ирсэн. Тэгээд энэ 100 бас тэр сургууль руугаа явах орсон. Манай баг хамт олныг бол намайг хамгийн сайн чиглүүлж чадсан хүн бол Стив Сер тасгалжуулагч. Манай тасгалжуулагч маань болохоор яг тасгалжуулагчаас гадна яг багийн тамирчтай сэтгэл зүйтэй амар сайн харьцаж чаддаг. Өнөөдрийн амжилтын төлөө тэд маш их хөдөлмөрлсөн. Энэ бүхнийг хүртэх эрхтэй хэмээн бодож байна. Миний тактик бол тэднийг илүү уртслах, дайчлах явдал байсан юм а. Бэлтгэл сургуулалтыг сайн хийснээр яг тэмцээний үед өндөр чансаатай Герман, Америк, Хятад, Польш зэрэг багуудын эсрэг маш сайн тоглосон. 3/3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид ерхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөг гардууллаа. Цаашдаа бас манай засгийн газраас ч өнөөдөр үзүүлж байгаа дэмжлэг бол олимпийн бэлтгэл болон бүх талаар дэмжиж ажиллана. Бид нар хүний хөгжил бол манай засгийн газрын хамгийн том мега төсөл байна гэж хэлсэн. Сая аймгийн дарга нартаач тийм үүрэг өглөө. Таваад бол Монголын залуучуудын хүний хөгжлийн ямар хүчтэй юм бэ гэдгийг харуулсан. Салбарын яамнаас бол дасгалжуулагчид нэг удаагийн 50 сая төгрөгийн урамшуулал, мөн одоо 4 багийн тамирчин тус бүр 25 сая төгрөгийн урамшуулал, за мөн одоо холбогдох журмын дагуу 2026 оны 1 сарын 1-ээс эхлээд энэ 4 тамирчин маань сар болгон 1 сая төгрөгийн урамшууллыг одоо ингээд насан туршдаа авахар болж байгаа. 2020 онд Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 3/3 сагсан бөмбөгийн төрлийг оруулсан байдаг. Үүнээс хойш баг тамирчтай олон улсын тэмцээнд явахад нь замын зардал гэх мэтээр тодорхой дэмжлэг үзүүлсэн гэдгийг салбарын сайд онцоллоо. Тамирчдын хар гэрийнхний хувьд Монгол түмний олгосон энэ их итгэлийг дааж хичээн хөдөлмөрлөхт нь онцгой анхаарахаа илж байлаа. Охин бол үгүй би өөрийнхөөрөө явна. Би өөрийнхөөрөө байж чадна. Өөрийнхөө хүсэл зорилгын төлөө би өөрөө хөдөлмөрлөн гэдэг. Тэгээ ямар ч гэсэн ер нь бол өөрөө л явсан л да тэрнийхээ төлөө. Ялалт, амжилт ямар их хүчээр, ямар их хөлс урсгаж ирдгийг л мэдэрсэн дээ. Энэ одоо төмөн олны сайхан хайр гişиг, энэ одоо буян заяаг энэ дааж явах болтугай. Одоо энэ бол зөвхөн одоо ах トゥ төрөөс адан өвөө эмээгийн бахархал биш. Монголын ард түмний бахархал. Би ингээд дотроо тэ цагаахан атаархал гэж яддаг те. Ингээд
магадгүй би ингээд улам хичээх хэрэгтэй юм байна. Дараагийн удаа магадгүй бид хоёрын байр солигдоод би тэнд байгаад те дүү маань ингээд надад баяр хүргээ зогсож яхахыг хүсэж байна. Бид хоёр ер нь би бинийг айгүйх хорцолж явдаг. Би бинийг айгүйх дэмжиж үйлдэлээрээ ингээд амжилт үзүүлж дүү маань ч гэсэн надаас уран зориг авч би ч гэсэн дүүгээс уран зориг авч ер нь ингэж явдаг. Залуучууд маань бас баталж чадлаа гэж бодож байна да. Тийм тэгээд багийн спорт мэдээч хэрэг хүнд маш олон хожигдол одоо маш их үйлэн те тэгээд хажууд нь хүртэл ингээл үйлэл ийм зохисуудад гарч ирсэн. Тэгээд энэ болгон дээрээ хүртэл чадаад байжсан болохоор амжилт гаргаж чадлаа гэж бодож байна доо. Тий. За.